Сайн байна уу? Өнөөдөр хичээлээр Python дээр өөрсдөө яаж функц тодорхойлж түүнийг ашиглах вэ гэдэг талаар үзье. Python функцүүд бол заалбар одоо хасах функцүүд гэсэн 5-аас 3 2 гэл ингээд функц ажилтан ингээд ямар нэг үйлдэл хийдэг юм байна шүү дээ. Тэгээд өөрөө хүссэн тэм нэг таскыг үүсгдэг функц зохиогоо тэрийг ашиглаж болдог. За тэр талаар үзье. Тэгээд хичээлийн өмнө сануулхад энэ функц дээр нэг зам энэ байгаа фолдер гэдэг аюул чухал ойлголтууд байдаг. Тэгэхээр одоо энэ функцийг одоо энэ өөрийнхөө миний одоо жишээ файлыг одоо авч ажиллуулж үзэж байгаа бол энэ файл маань яг энэ фолдертоо энэ файлын нээсэн фолдер чинь энэ зам дээр байж ах ёстой шүү гэдгийг сануулъя. Тэгээд энэ фолдерыг зөв энэ файлаа агуулж байгаа фолдерт нь байгаа. Тэгээд би энэ хичээлээ хийж явахдаа бас бодлоо. Дараагийн хичээлээс өмнө зүгээр дараагийн хичээл хүртэлх хугацаанд одоо хэд хоногийн дотор яг үндсэн хичээл биш маяга зүгээр энэ функц ер нь Python дээр ажилладаг замууд дээр ер нь яаж ажиллах вэ гэдэг. Энэ зам одоо энийг working directory гэж нэрлэдэг. Working directory яаж тодорхойлох вэ? Тэр энэ функцийн алдааг зам дээр алдаах гэдэг. Тэрийг ер нь яаж хийх вэ гэдэг. Зүгээр туслах маягийн яг бүхэл хичээл биш тийм туслах маягийн видео хичээл хийж бодсон. Тэгээд тэр хичээлийг тань бас сургалтаа оруулнаа. Тэрийг бас үзээрэй. Хэрэгтэй байх. Зөвхөн функц биш ер нь өөр олон юмнуудад тэр зам тодорхойлох юмнуудыг хэрэгтэй болдог. За тэгээд функц яаж өөрөө зохиох талаар хичээлээ эхлэе. За контрол дараад энийг авсдагч. За хичээлдээ мэдээж ашигласан сурвалжууд байгаа. Тэдрийг сонирхол үзээрэй. За файлыг маань мэдэхгүй бол анзаараагүй бас файл маань GitHub гэдэг манай юунд кодуудаар тавьдаг хичээл болгоныхоо. За тэгээд GitHub гэдэг сайтн дээр ороод тэгээд GitHub гэдэг юу Python intro гэдэг хайгаад сурах уу Python intro-г хайгаад үзэхэд энэ гарч ирнэ. Тэгээд энд бол хичээлүүдээ хийдэг байгаа. Тэгээд энэ мэдэхгүй бас анзаараагүй бол энийг эндээс бүх файлууд олж болно шүү. Тэгээд би бас YouTube дээр сувг дээр болон Facebook дээр энэ файлынхаа замыг бас тавьдаг байгаа. За тэгээд хамгийн эхлээд нэг энгийн функц зохио. Тэр энэ grid гэдэг мэдлэгээний функцтэй. За энэ функц нь одоо функцээ зохиохдоо diff гэдэг тодорхойлж define гэдэг. Тэгээд функцийн нэр маань хэдлээ grid гэдэг нэртэй функц. Одоо sum product гэдэг одоо янз бүрийн функцүүд тэгвэл grid гэдэг нэртэй функц үүсгэн. За тэгээд тэр функц маань одоо энэ хоёр тодорхойлох цэгээр ингэж энэ заавал байх хэрэгтэй. Тэрнийхээ дараа энэ чинь үйлдэлүүдийн доор нь бичиж өгдөг. За энэ бол хэдийн дараагийн зүгээр коммент байгаа. Тэгээ эхний функц маань юу гэдэг нь байгаа. За тэгээд энийгээ сонгож ажиллуулъя. За ажиллахаас өмнө бас нэг дурдах хэрэгтэй юм юу вэ гэхээр энэ чи одоо би нэг функц тодорхойлсон маань энэ чи дахиад нэг функц ингээ цаашаа зөндөө функцүүд байна. За энэ функц болгоно ингээд олон функц агуулсан файлыг модуль гэж ярьдаг. Модуль. Тэгээ энэ модулыг бас ашиглаж болдог. За тэр яаж бүгднгийн ингэж бүх функцүүд ашиглаж болдог уу гэдгийг бас дараагийн хичээлээр тэр дараагийн хичээл биш. Тэгээ замын тухай ярих нөө дараагийн хичээл энэ хичээлийн дундлын тэр туслах функц видео хичээл дээр ярий. Тэрийг бас анзаарч үзээрэй. За энэ модуль нь зүгээр товчхон дурдахад яадаг вэ гэхээр хэдэн NumPy одоо pandas гэж импорт хийдэг шүү дээ. Импорт хийхдээ энэ файл дотор байгаа бүх функцүүдийг импортлох ч юм уу эсвэл тусгай зарим нэг өөрийн хүссэн функцүүдийг импортлдог. Тэгээд тэр импортлоход яг энэ модулууд ашиглагдчихдаг энэ файл функцүүдийг агуулсан файлууд. За тийм байна. За тэгээд ийм одоо энэ одоо модуль дотор lesson 9 function гэдэг модуль дотор энэ функц зүгээр тодорхойлъё. Одоо би энэ файлаа гүйлгээгүй учраас энэ функцүүд маань одоо тодорхойлогддог байгаа. Гүйлгэсний дараа тодорхойлогдно. За одоо жишээ нь grid гэдэг функц маань байдаг бол ингээд ажиллаж байгаа хэвээр. Тэгээ ингээд байхгүй. За контрол хийлээ. Энийг тодорхойлохын тулд ажиллуулъя. За одоо ингээд grid гэд бичээд grid гэдэг одоо хашлттай ингээд хоёр YouTube чинь хашилт юу лээ хаалт bracket. За тэгээд энийг ажиллуулахаар hello Python commerce гэдэг ингээд гараад үйлдэж байгаа.
За одоо хэдлээ зүгээр функцийг зүгээр өөрчлөе. 5 4 биш үү 5 5 гэж үзэл тэ. Тэгэхээр ингээд болж нь үү гэдэг. Ингээд 5 4 хэвэр. За яагаад тэгэхээр заав функц ажиллаханд бол заав нэгэ run гэж авах хэрэгтэй. Тэгээд одоо ажиллалаа. Бид надад тэгээд өөрчлөгдсөн. За тэгэхээр функцийн өөрчлөлтийг авахын тулд заавал гүйлгэж явах хэрэгтэй. За тэр нөгөө import гэдгээр өөр файлаас энэ функцээ дуудахад бол тэр import маань ихтэй функцийг маань гүйлгэж ажиллуулчаад дууддаг учраас заавал ингэж дуудах шаардлагагүй байдаг. За тэрийг яг дараа хийчихэд хэлээ ярина. Тэр энэ функцийг ярихаар их олон системийн жижиг деталууд ярих болдог. Тэгэхээр төвхтэй болоод ирж байгаа. Гэхдээ маш хэрэгтэй. Энэ төвхтэй болно гэдэг чинь ер нь маш хэрэгтэй хэрэглэгдэх шаардлагатай болдог гэсэн үг тийм. За тэгээд би энэ коммент бичснээс энийг яг өөрчлөлтийг авахын тулд заавал уншуулж агараа. За энийг зүгээр уншуулад орчих. Python converter гэж тийм. За дараагийнх нь. За хэлээ ингээд энэ чинь функц явуулахад одоо ямар ч тийм хэллэгийн зүгээс тийм input өгөөгүй тийм өгвөл за гэтэл ер нь функцүүд хөвчлэн аргумент авдаг. Аргумент гэдэг нь орц input тийм. За тэгэхээр энэ чинь жишээ нь одоо нэг орцтой нэг inputтэй байна. Тэгээд тэр input-ийг ашиглаад одоо print hello тэгээд input тэгээд харуулгын тэмдэг ингээд тавьдаг. За тэгээд функцүүд тодорхойлъё. За control shift а яагаад IPython console руу очив те. За тэгээд create one. Одоо хүү гэдэг нь хүний нэр бодъё те. Одоо балбар ч юм уу. За ингээд hello балбар гэдэг харж. За жишээ нь одоо энэ жишээгээр ингээд байлаа гэж бол control энтергээд хахад hello төмөрөө гэдэг харж. За ингэж input ашигладаг. Input нь мэдээж нэг байх албагүй. Хоёр гэж болно. Хэд ч гэж болно. За хоёртой жишээ нэр одоо ингээд хоёрынх нь нэг жагсааж өчөөд ингээд ажилладаг. За энэ функцээ тодорхойлчих. Ингээд түү. За жишээ авал төмөр эрдэнэ гэдэг. Хоёр төмөрийн хоёр нөхөр тий. Төмөр hello end эрдэнэ гэдэг. За тэгэхээр төмөр эхнийх нь дараа нь эрдэнэ хоёр дахь нь хүүний хүү хоёр гэдэг нь байгаа. Keyword arguments гэдэг яаж болдог? Grade 2 гэчихэд хүү хоёр нь эрдэнэ шүү, хүү нэг нь төмөр шүүгээд заавал ингээд энэ ч бол байрын дефолтоор нь эхнийхийг нь төмөр гэж ойлгоод байх нь эрдэнэ гэж болдог тийм. Тэгжсэн бол энэ чи байрыг нь бид нар зааж өгч болохгүй. Хүү хоёр нь эрдэнэ яа гэх. Тэгэхээр энийг keyword argument гэж ярьдаг. Тэгээд хүү хоёр нь эрдэнэтэй тэнцвэр шүү, хүү нэг нь тэнцвэр шүү гэдэг. За ингээд дахиад адилхан ингээд төмөр эрдэнэ хоёрын чинь одоо байр солигдсон байсан мөртлөө одоо энэ чинь ингээд яг зүгээр байгаа гэж байна тийм. Тэгэхээр инпутууд ямар нэртэй инпут өгөх гэж байгаа гэдгийг мэдчих бол тэр нь энэ шүү гэж оноогоод байрыг нь солиод дураараа өгч болно. За 3 одоо аргументтай хэдэн ч аргумент гэж болно гэсэн 3 аргументтай одоо grade 2 хоёр хүнтэй мэдлээд нэг number тэгээд hello тэдэн удаа тэгээд тэр гээд энэ зүгээр ингээд санахтай тийм. За яг ингээд ажиллаад үзэхэд энэ чинь бас сонирхолтой нөө input-ийн төрлүүд нь энэ чинь string-үүд байсан тийм. Энэ чинь одоо тоо ингээд орж ирж байна. Тэгээд бусад одоо хэлж аваа одоо C++ гэдэг нөө input оруулахад одоо аргументын төрлийг шаарддаг гэдэг. Одоо ямар яг string оруулаад байгаа юм уу, тоо оруулаад байгаа юм уу? Энэ дээр бол ямар ч хамаагүй ингээд оруулж байгаа. Тэгээд гол нь доторх ингээд функц доторх үйлдэлийг хангаж явах аргумент байх хэрэгтэй тийм. Тэр нь болж байгаа бол юу ч байсан хамаагүй. Тэгээд энэ чинь жишээнд энэ чинь string ингээд хэвлэдэг, print болгодог тийм. Тэгэхээр хэдэрт хэлээд string хэрэгтэй учраас энийг тоогоо string руу хувиргаж байгаа. За тэгээд одоо төмөр эрдэнэ 100 гэдэг одоо энийг ажиллуулад жишээ үзвэл hello 100 times төмөр эрдэнэ гэдэг. Ингээд болж байна. За default аргумент гэж ойлголттой байдаг. Default гэдэг нь хэдлээ ямар нэгэн байдлаар одоо input өгөөгүй бол цаанаас input дуустаа. Тэгээд grade 2 number гэдэг өмнөх энэ функц юм. Тэгээд default хүү нэг нь бат хүү хувийн дамнин times 100 гэдэг. Хэдлээ ямар нэг утга өгөхгүй бол одоо бат дамнин 1000 гэсэн утгаар авчихна гэсэн үг. За энийг ажиллуулад үзье. Ингээд функц маань тодорхойлогдож байгаа тийм. За одоо ингээд ямар ч аргумент хөвөр шууд гүйлгээд үзвэл hello 1000 times 1 button дамнин гэж тийм. Тэгвэл баяр гэдэг одоо
гэсэн чинь хамгийн хүн нэг нь одоо баяр болоод өөрчлөгдсөн. За ингэдэм юм байна. Тэгэхээр яг ингээд input-ийн дараалалаар ингээд хүн нэг нь баяр ах юм ойлгож байна. За хүн нэг нь биш үү, хоёр нь баяр шүү гэдэг тодорхойлох юм бол ингэж аа. За тэгэх юм бол батны хэвээр ингэж яагаад баяр нь өөрчлөгдсөн. За ингээд default argument-тэй input argument-тэй ингээд функц тодорхойлж болно. Хүсвэл утганы өрсөлдөөх хүсэхгүй бол ажилладаг. За энэ default байх одоо давуу тал нь юу гэдэг вэ? Одоо олон ингээд функцийг олон дахин ажиллуулж хахад зарим үед ингээд input өгөхгүй, input өгөөчийг алдаа заагаад байдаг. Тэр үед нь алдаа гаргахгүй тулд зүгээр явуулахын тулд функц ажиллуулахын тулд ингээд өгч болж байгаа. Бас юу ихэнх тохиолдолд бат байх ёстой бол тэгээ батаар нь байж гэдэг. Зарим шаардлагатай үед л өөрчилж байна. Тэр үед л ингээд default-тай ашигладаг. За одоо хэдлээ 2 3 аргумент үзлээ, default аргумент үзлээ. Одоо дараа нь хэдэн ч аргументтэй байж болно. Аргументын тоглох хязгааргүй. За энийг зарим одоо програмын хэлээр бол бараар гингээд тэмдэглэж явдаг. Энэ ч одоо arbitrary number of arguments гэж бичсэн. Тэгээд энэ чи positional keywords гэдэг. Keywords гэдэг нь хэллээ юм юу? Энэ хүн нэгэн төмөр тэнцүү төмөр гэдэг нь аргументын утга нь аргумент нь өөрөө утгатай ингэж өгдөж байгаа keywordтай өгдөж ингээд хүн нэгэн гэдэг keyword. За positional гэхээр зүгээр л ингээд зүгээр л ямар ч хамаагүй аргумент. Тэгээд энэ хоёр төрлийн бас ялгаатай байдаг. Дурын тоогтой. Тэрийг яаж хийдэг басцгаая. За энэ чи одоо жишээ нь positional argument дурын тооны тий. Тэгээд энэ жишээ нь энэ нэг star нэг од ингээд бичээд args гэхлээр энэ функц маань ямар ч хэдэн ч аргумент авч болно шүү гэж. Би тэгээд дуртай ингээд аргумент оруулаад гэж байна гэсэн. За энэ маань тэгээд үр дүн юу гэхлээр үр дүн яадаг. Return гэдэг одоо шинэ бас ойлголтын чи яри. Return гэхээр том функц ажиллуулад одоо үр дүн юу байх юм бэ гэдэг гэр return гэж яддаг. За жишээ нь одоо за хэлний тэгээд args гэдэг одтой байхлаараа хэдэн ч аргумент өгж болно гэсэн үг. Args гэхийн оронд одоо энэ бол зүгээр нөө convention хүмүүс ингэж хичээдэг. Энэс энэ ч бол одоо юу ч хийж болно. My input ч юм уу тийм юу ч хийж болно. За ингээд нэг my input гэдэг нь зүгээр өөрчлөлт чи. За ингээд тодорхойлъё. За my sum гэдэг нь бол return энэ хариу output тийм өгөх sum энэ input-ийнхаа нийлбэрийг өгдөг гинэ. За хэдлээ тэгвэл my sum гэдэг функцтэй одоо 9 жирийн одоо input хэл да. За ингээд 112. За return гэдэг нь одоо ач холбогдол нь өгдөглөө хэлээ x гэдэг. Үр дүнг нь x гэж нэрлэе. Одоо x нь хаагдахгүй. Тэгээд x ингээд гараад ирэхэд 112 гараад ирчихсэн. За ийм давуу талтай байдаг. Return гэдэг юм аа. Тэгэхээр return ер нь функц ихэнх функц return гэдэг. Функц ч өөрөө ямар нэгэн үйлдэл хийгээд үр дүн өгөх гэдэг учраас тийм input output байна. Тэмцэл return гэдэг. За жишээ нь энэ жишээ одоо 36 гэдэг тоо гарч ирж байна. За дараагийн жишээ нь одоо заавал newspaper байх албагүй энэ энэ аргументуудыг ус аргументуудаа бүгдийн зүгээр хэвлэж болж байна. For a in to print доторх гэдэг. Энд чинь нөгөө одтой гэдэг нь зүгээр л энэ хэдж байж болно шүү гэдэг аргументууд маань. Тэгээд to print аргументууд маань гээд тэрийг ингээд loop хийгээд for a in доторх top print доторх одоо элемент бүрийн хувьд print а гэдэг тухайн элемент бүрийг хэвлэе гэдэг. Тэгээд my print гэдэг функц ингээд тохиоллоо. За энэ чи одоо ямар ч хамаагүй тоо байна, string хэмжүүлж тээ хэвлэлээ. Тэгээд ингээд нэг бүрчлэн ингээд хэвлэж байгаа. За ингэж одоо юу дурын тооны аргументтай юу тохиолж болж байна функц. Тэгээд convention бол args гэдэг бичдэг. За. Дараах нь keyword аргумент өнөөдөр нөгөө нэршилтэй одоо хүү нэгэн тэр хүү нэгэнтэй гэдэг тэр аргументуудын хувьд одоо дурын тооны аргумент оруулахын тулд хоёрт одтой байдаг. Тэгээ keyword аргумент гэдэг энэ convention нэг одоо бас дээдэх шиг дурын одоо юугаар текстээр өөрчилж болно. Тэгээд гэхдээ энэ текст чинь нөгөө нэг юун дотор чинь функц дотор ч ашиглагдана. Тэгэхээр функц доторх энэ үг гэсэн адилхан өөрчлөлттэй байна. За хэдлээ энэ чи print my pet is the pet I call it name гэдэг. Би ийм pet тэгээд тэр гэж дууддаг. Тэгээд за энэ формат гэж pet-ний функц байна.
За энд string ингэж яваад тэр энэ нөө curly bracelet гэдэг хаалтан дотор pet name гэж энэ хоёр нөө input output юм уу. Тэгээд формат гэдэг форматын дотор name нь юу байх юм, pet нь юу байх юм гэдэг зааж өгдөг. Тэгэхээр нэг string дотор одоо оруулж өгдөг input-уудыг дахиад энэ бас бахан функц ажилладаг байна л та тийм. Тэгээд би энэ функц хэдэ форматтай функц өмнөх яриаг үчс одоо яаж ярьж байгаа тэр болгон бүхнийг яриад хаалгүй. Тэгээд хэрэглэн дээрээс л бас олон юмнууд мэдээж сурна ашиглан тийм. Тэгэхээр энэ ч бас шинэ ойлголтууд ингээд хандсал яваад байгаа шүү. Формат цэг string маань цэг формат тэгээд pet name гэдэг хоёр энэ хаалтан дотор байгаа юм. Форматын дотор ингээд хаалтан дотор тодорхойлогдно гэсэн үг. Name-ийг keywords гэдэг keyword arguments гэдэг энэ чинь өгнө. Тэрний name гэдэг одоо field-ийг авна. Хүүний хүү гэдэг юм тодорхойлсон бол одоо name pet гэдэг юм тодорхойлж өгөх гэх юм тийм. За pet гэдэг нь pet-ийг авна гэдэг. За ингээд функц маань функц ингээд тодорхойлж. За. Тэгээд одоо items гэдэг тийм нэг юу keyword юу хосолж байгаа гэхээр хэдэн бүр өмнөх хичээлээр үзчихсэн dictionary гэдэг structure гэдэг name нь алаг pet нь horse гэдэг энэ хоёр тодорхойлогдсон юм гэж. За ийм одоо items гэдэг тийм юм үүсгэлээ. Dictionary үүсгэж байгаа. За одоо тэгээд тэрийг item одоо my pet гэдэг пункттэй одоо оруулж өгдөг хоёр зэгтэй энэ бол keyword argument шүү гэдэг оруулж. Тэгэхээр одоо ингээд таньсан my pet is horse I call it алаг гэж өстэй хортой гэж. За одоо my pet зүгээр items гэдэг оруулахаар юу болж байхгүй. Тэгээ алаа зааж байгаа. Зя. Тэгээд одоо яаж ингэж dictionary маягаар оруулж чинь эсвэл name шууд хонгор шүү гэд pet нь horse шүү гэд тэг keyword arguments маань өөрөө энийг уншингуутлаа одоо ийм хувилбараар шилжүүлчих. За тэгээд шилжүүлснийхаа дараа ингээд name нь keyword argument маань name нь юу юм бэ гэж таниад байж болно. Тэгэхээр ингэж бас бол шууд structure хэлбэр name-ийг нь одоо юу шиг keyword argument хэлээ бүр өмнө хамгийн анх танилцуулахдаа энэ чинь хүү хоёр нэрднэ гэдэг тэнцүү тэр тэнцүү тэр гэдэг тодорхойлжсэн шиг ингэж тодорхойлоод байж бас болж байгаа. За тэгээд одоо юу энэ чи одоо positional arguments, keyword arguments аль аль нэг хоёулаа байж болж байна. За тэрэн дээр одоо үйлдэл аль аль нэг үйлдэл. За жишээ хэлээ positional arguments зүгээр нийлбэр болчих. Keyword arguments бол хэвлэлчий гэдэг. За энэ тохиолдолд юу болчих юм бэ гэж харъя. За my args гэдэг функц зохиочлоо тийм. За эхлээд одоо 2 1 4 гэдэг. За ингээд positional arguments маань явлаа. Араас нь нөгөө юугаа явах хэвээр. Keyword argument явах хэвээр. Items. За ингээд юу вэ? 8 гээд яагаад бэлээ? Keyword arguments items. Items хайчаа. My args 4 8 гээд нэг дээр гарч байгаа. Тэгээд return print qrs print гэх хэлэх байх юм. За юу болж байна вэ чинь? Return за яа. Энэ хоёрын байрс return гэдэг чинь функц маань хаагдчихж байгаа. За тэгээд одоо return гэдэг үр дүн маань ингэж гарч байгаа. Return-оор пункт дуусна. Тэр пунктны одоо сошин зүгээр хэвлэгээд keyword arguments хэвлэж өгч байгаа. За ингээд хоёр янзын хідэн тооны argument ингээд оруулаад иж болно гэсэн үг. За пункт дээр бас return гэж хэвээр яриад байгаа. Output нь одоо нэгээр хязгаарлагдахгүй хідэн ч output гэж болно. Энэ том функцүүдээр бол хідэн 100 output гэж болж байгаа. Энэ чинь зүгээр жишээгээр одоо AB гэдэг input аваад тэрний 2 output одоо үржвэр нийлбэр гэсэн 2 output. Одоо энэ одоо жишээ нь 10 ч гэж болно тийм хэвж байна. За ийм нэг 2 output-тэй тодорхойллоо. За тэрийг одоо яаж access хийх вэ гэхээр одоо нэг явуулаад одоо 6 5 гэдэг.
Одоо 2 3 6 2 4 5 гэдэг нэг хариунагаар гарчих тийм. Тэгвэл нэгээр ингээд access болохын тулд prod sum гэдэг ингэж чичээд гэмт бодохоор prod маань product маань ингээд 6 sum маань 5 юм аа гэд ингээ гараад ирчих. За ингээд функц ерөнхийдөө үйлдэл тийм байна. За энэ функц одоо яа? Энэ функц холоос дуудана тэгээ import. Одоо энэ модуль шууд lesson 9. Ой. Түүний дараа шилжих гэж байна. Тэгтээ import lesson 9 гэдэг хэдлээ энийг авчираад тэгээ эн чи одоо янз бүрийн функц чигээр ингээд одоо юу гэдэг хэдлээ grid гэж функц байна шүү дээ. Grid гэдэг функц одоо дуудаж байгаа ингээд энийг дуудаж учраас модулаа дуудаж учраас grid функцийг ашиглаад байж болно. За тэгэхэд одоо тэгдэг. За энийг ярихын тулд нөгөө зам мам гэдэг олон асуудал ярих болдог. Тэгэхээр өнөөдөр хичээл дээр цагаараа хэмжих учраас тэр туслах видео хичээл дээр тэр тухай ярина. За тэгээд тэр хичээлээр уулзлаа. Түр баяр та. Анхаарал тавьсан баярлалаа.